Сайн байцгаана уу бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. За юу яа entertainment-ийн хүн чих нэвтрүүлгийн шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Сур энэ чинь манай тренд байгаа. За хүн чих нэвтрүүлэг манай Мигатай ээлжилж маркетингийн менежер Давана маань орно. Шинэ гишүүнийг үлээвэ тийм ээ. За энэ хүн нэвтрүүлгээрээ одоо охтын яриаг өрнүүлдэг штеп тийм ээ. Янз бүрийн яриаг өрнүүлдэг. За өнөөдрийн яриаг эхлүүлэхээс өмнө нэвтрүүлгийн түншиг танилцуулъя. За өнөөдөр манайхтай хоёр байгууллага түншилж ажиллаж байгаа. Нэг нь одоо Авторадиотор сервис мөн Чимээгээ. Чимээгээдээ нөгөө видеонууд маа савтай болсон чи амар болц тээ. Тийм аа. Одоо энэ хажаа үзэж мүцгээд юу яриад байгаа даагуур ингээл гарчин. Тэгээ тэр чинь бас видеоны хамталтанд аягүй нөлөөлд юм билээ шүү дээ. Чимээгээ савын тухай гоё тайлбарлаж өгнө үү? Өгнө. Тэгэхээр дэлгэрэнгүй танилцуулна. За тэгэхээр өнөөдрийн ярих сэдв байна шүү дээ тий. Жохо хард сэдв байж магадгүй шүү заяа. За яагаад гэхээр ер нь бол одоо юу гэдгийг тий хоёр хүүстэй хамт ингээд байж иж амьдрал одоо илүү бүтэн болол амьдрдаг штэ. Гэтэл одоо хэрвээ анзаарж байгаа бол дэлхийд даяараа гэрлэлт хойшлогдож чинь, хүүхэд хойшлогдож чинь тий. Эмэгтэйчүүд ганц бие байхыг илүү их хүсдэг болчихжээ. Эмэгтэйчүүд ч гэлдгээрчүүд ч гэсэн. Тэгэхээр амьдралд эх хүн хэрэгтэй юм уу гэдэг талаас нь өөрснийхөө өнцгөөс ярилцах нэ. Амьдрал хэрэггүй юм уу? Хэрэггүй шүү дээ. Юуд хэрэгтэй яа? За юунд хэрэг болоод байгаа? Юу ч үгүй хэрэггүй. Хэрэггүй юу? За яг ийм яриа. За юунд хэрэг болсон? Яг юу нэг хадгалаад гис мэдчихэд цомдооцсон байгаа юм шүү. Өө наадах чи өөрөө шилмэлээ шүү дээ. Би болж штэ. Би болно. Би тэр хуруу шилээр авж байгаа юм чи бүхэл хэрэгтэй үнээс л хуруу шил хийж авч байгаа шүү дээ. Тэгэл одоо хадгалаад би өөр хөвгтөө олоод ингэж амьдралын нэг амар гоё ядаж жаргал. ингэ болоо юм уу? Юу яриад байгаа. Чами юм нанди юм гэж хажууд ингэ байж харж байгаа амар гоё сагаа чи. Хүүхд толгож хэрэгтэй өөр бусдаа. Үгүй зөндөө хэрэгтэй. За харин тэрийгээр батлаад өгөөд. Үгүй харин хэлээд нь штэ. Сайн ингээл ажил руу өргөжихгүй ингэ явж чад. Өөстө нүрэ бата хөөрхөн болсон маань чами юм гэд инхээр чи хүн цаанаасаа айгу гоё болт юм бэ. Над чи ихтэй хүмүүс ч гэсэн би хэлдэж штэ. Оо чи намайг чами юм гэхээр би тэгэж нөхрөө хэлж байгаа шүү баярлахгүй штэ. Үгүй хамаагүй шүү. Тэгтээ чи хэлэл өчөж штэ. Өөрөө хэлж чадлаа штэ надад. Тэр чи хэлж ийн. Миний нөхөр хэлж ийн гэдгээс хамаарат гоё байгаа байхгүй. Даваа намайг чами гэх юм бол за баярлаа гэл өнгөрөн штэ. Тэгэл нөхөртэйг нь ялуураад ингээл явчихж байгаа штэ. Өрнөл нөхрөөс ийм үг сонсно гэдэг чи амар гоё амьдрал. За наад чинь болоод юу гэмдэ магтуулаад кап авчиж юм тийм үү. Амьдралд яаж хэрэг болж ийн гэдэг талаас юунд хэрэгтэй байгаа. Үгүй юу гэсэн үг юм. Адаглаа санхүү мөнгө талаас амар хэрэгтэй байна. Сэтгэл санаа талаас амар хэрэгтэй байна. За тэгээд амьдралыг хамтдаа туулах тэгээ зовлон жаргал тохиолдох энэ бүхэнд хамт байгаа гэдэг утгаараа амар хэрэгтэй байна. Өө нөхрөөсөө илүү их мөнгө олдог бол яах вэ? Гү тэгээ яах вэ? Тэр чинь тэгээд зөвхөн мөнгө талаасаа гэж харахгүй шүү дээ. За нөхрөөсөө санхүү гэж байна шүү дээ. За хин нэг эрэгтэй хүнээс хамааралгүйгээр энэ санхүү гэх юм бүх хэрэгцээг хангадаг бол яах вэ? За хоёр ингээд гэрлээд насан туршдаа хөөгдөхгүй байгаад чи ингээд декрет авахгүй те ингээд гэртээ хөөгтэй харсахгүй ингээд харсан ч гэсэндээ орлоготой сууна гэж өөрийгөө бодож байгаа юм уу? Тий. За яга болохгүй. Тэгж амьдарч байгаа юм маш олон болно л доо. Гэхдээ эрэгтэйний зөвхөн санхүү гэж талаас нарах юм бол амар гонигтай ахаа. Харин тэгэл би ч наадаа батлаад өгөө. Яг өөр юм хэрэг болоод байгаа. Санхүү гэхээр одоо жишээлбэл яг өөр дээр ингээд тулгарх юм бол би ингээд декрет аваад гэртээ суугаад гиз том болоод ингээд хүүхдээ л анхаарлаа хандуулна гэхээс биш би ингээд хажуугаар нэлээ орлого гэж ингэж бол яг үндэ би баймаргүй байгаа байхгүй юу? Би зүгээр л ингээд 50 хүүхдээ л боожулмаар наадах чи зүгээр хүүхээдээ өвчиж олдгоо юм уу? Мөнгөнд санаа зовхгүйгээр зүгээр ингээд миний данс руу мөнгө орж ирдэг ажил үйл яах юм? Мэдгүй яг өнөөгийн зарцуулбал амар тэхийн тулд нэг тодорхой хэмжээнд нэг юм хийцэн юм хөрөмтлүүлсэн өөрийн гэсэн бизнестэй эмэгтэйчүүд гэтэл яг үнэндээ нийгэмд яг хэдэн хувийг нь эзэлж байгаа гэдэг чинь амар хэцүү шүү дээ. Харин одоо ингээд миний яриад байгаа юм байхгүй юу? Би одоо ирчүүдийг үгүйсгээд байгаа юм биш шүү дээ. Би одоо масыг яриад шүү дээ. Мас ингээ ярангууд эмэгтэйчүүд өөрсдөө нөгөө санхүүгийн эрхчлөө гэдэг юмдаа хүрэх хэрэгтэй юм байна гэдэг бүр айгуу сайн ойлгоцсон нэгт. Хоёрдоо тэрхээ санхүүгийн эрхчлөө гэдэг юмдаа хүрсэн маш олон ирчүүд гинэ. Бүсгүүчүүд байгаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ бүсгүүчүүд ингээд харахаар хөвчлэн ганц бий байхгүй юу? Тэгээ яагаад тэр хүмүүс тэгэж амьдраад байгаа тэр хүмүүс эрэгтэй хүн хэрэг болохгүй байгаа мó л гэдгийг л асуугаад байгаа. Тэгэнгүүт чи болохоор арай өөр юм байдаг байхгүй юу? Үгүй энэ одоо ингээд нэг
яг хувь хүн талаасаа сая бол надаас ингэ асуусан шүү дээ. Тэгэхээр би өөр дөрөө байгаа зүйлийг л Чи бол тиймэр байна гэж юу? Би өөр дөрөө байгаа зүйлийг л ярина. Зүгээр нийгмээр нь хаваад үзэх юм бол яг зүгээр эмгтээчүүдийн сэтгэлгээ хандлага ямар байдгийг тэгэхээр өөрөөсөө илүү бахархам те өөрөөсөө илүү энэ миний нөхөр шүү гэж нэг юм бахархдаг, хүндэлдэг, хайрладаг ийм нэг юм илүү юмтай ирэх хүнийг л эмгтээ хүн хайрлах чадaltaй юм байна л та. Чадaltaй юм байна. Тэгтэл одоо мөнгө санхүүгийн хувьд ч юм уу эсвэл ингээд өөрийг нь ойлгодог. За тэгээ дэмждэг тэр бүх байдал нь байхгүй байх юм бол яг хөө эмгтээ хүн тэгэл салж малаал ч юм уу тэгээ ганцаараа амьдрал авал явуулах л та. Гэхдээ ямар нэгэн одоо мөнгө санхүүгээс гадна тэр хүн одоо эхнэрээ үнэхээр амар сайн ойлгоод идэг юм л яг хөө. За чи ингээд мөнгө олоод ингээд ажиллаа игээд дуртай хоббигоо хөгжүүлээд ингээд явчихаа. Би ингээд хүүхдэд цэцэрлэгт нөгөө цэцэрлэгээс нь аваад чамайг орой ирэхт чи ингээд халуун дулаа сайхан хоолтой байжээ гэд ингээд нөхөр эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээд би бинийхээ байхгүй талаар ингээд ойлголцоод байгаа тохиолдолд тэр хүмүүс зөвхөн мөнгнөөс хамааралгүйгээр хамт амьдарч болоод байгаа байхгүй юу? Дууга нөхөд ингэж үү? Тэгэхээр яг ингээд нэг юм гэр бүлийг зөвхөн санхүү талаас нь харах бол амар өрөөсгөл ах. Мэдээж хэрэг. Зөв нэг талыг яг зөвхөн санхүүгээр нь бодохгүй болчих жоом л та. Санхүү дээр тогтно гэхээр ч нөгөө хайрч бас л болчих гээд байна шүү дээ. За нэг үед хэр хүү яг ямар хэрэгтэй гэсэн шүү дээ. Юунд хэрэгтэй? Хэрэгтэй бас хэрэггүй байж байна. Яаж ч юм. 50% гэж үү? Тий. Би болохоор миний хувьд би эр хөнгөө амьдарч чадна. Санхүү талаасаа ч тэр одоо юу гэдэг сэтгэл ханамж одоо ямарваа нэг жижиг зүйлээс ч би сэтгэл ханамж авч чадна. Гэхдээ чадахгүй зүйл нь юу юм бэ гэхээр би юм нөгөө нэг юм гүнжлэг мэдрэмж гэх юм уу? Гүнж байх, тархиа унтраах. Тэр зүйл над дээр тулгарх юм бол надад хэрэгтэй болоод ирж байгаа байхгүй юу? Тэгээ эр хүн чамайг тэр гүнжлэг ашиглах гэдэг яасан гүнжлэг мэдрэмж чи эр хүн чамд өгөөд байна. Би эр хүнээс эмэгтэй хүнээс би юм гүнжлэг мэдрэмж аваад байгаа. Түүнээс ингээ эмэгтэй хүнээс би авч чадахгүй. Харин түрүүний ярьдаг байхгүй юу? Тий, магтуулах гэдэг. Яг он тэр юм байна. Тийм жижиг зүйл одоо тийм жижиг мэдрэмжүүд эмэгтэй хүн аягүй чухал байдаг шүү дээ. Тэгэхээр би эмэгтэй хүнээс яг хуу баг секси мэдрэмжээ баг эмэгтэй хүнээс ч баг авчих байх баг. Гэхдээ эрэгтэй хүнээс ч бас арай нэг өөр нөгөө чам нөхрөөсөө аав тийм үү хэлүүлэх чи арай өөр мэдрэмж байдаг гэдэг шиг эрэгтэй хүнээс авах тийм мэдрэмж бас нэг арай өөр гэдэг болохоор тийм гүнжлэг ч юм уу те арай нэг хажууд нэг юм тархиа унтраах бүр нэг амар тайван байх юу ч бодохгүй байх тийм зүйл хэрэгтэй авах юм бол эрэгтэй хүн надад хэрэгтэй байна. Наа чи тэгэхээр нөгөө тархиа унтраах амар тайван байх гэхээр хамгаалалт мэг юм болоод байна шүү дээ. Нам тайван тэр хүний хажууд ингээд амарч юмэр. Юунд санаа зовхгүй болох. Ер нь бол ингээд яг ингээд хамтын амьдрал гэдэг чинь гэрлэлт гэдэг чинь чи надад юу өгч чадах юм би чамд юу өгч чадах юм хоёул юу юугаа солилцож хамт амьдрч нэг гэр дотор ингээд ойлголцож байх юм л гэдэг ойлголт юм шиг байлаа шүү дээ. Тэгээ эмэгтэй хүмүүс ихэвчлэн ийм хамгаалтын байдалтай буюу тий одоо ингээд би юунд санаа зовмооргүй байна гэдэг энэ талаасаа хайрлалт юм шиг байгаа. Эрэгтэй хүмүүс болохоор эсэргээрээ ингээд ажиллаа тараад ирэхэд гэр бүл нь ингээд ийм гоё халуун дулаан байгаасаа сайхан хоолтой байгаасаа халамж талаасаа бас ингээд юу яд юм шиг байна лээ. Стелийн зөр ахтай нэрээ. Тэр нь жоохон дийлэх нийтлэг л ах. Түүнээс хүн болгоо юм шүү дээ хүлээлт нь. Яагаад ингээ гэр бүл болсон бэ гэдэг ингээд нөр мэдээж хэрэг бүх хүн янз бүрийн хариулт хэлэх байх л та. Өнөөдөр бол яг бид нар одоо танаас асуух гэдэг нь л да яг одоо үзэж байгаа нэг бүсгүйгээс тийм ээ. Энэ бол ирчүүдээс юусоо асуугаагүй шүү. Бүсгүйгээс танд одоо нөхөртэй нь хэрэгтэй юу? Хэрвээ хэрэгтэй бол юунд хэрэгтэй вэ? Би л бодох гэдэг. Тийм энийг нэг бодоод үзээ гоё комент хийрээ тийм ээ. Адвенс скулинд одоо ирчүүдийг доош нь хийх гэсэнгүү, үүсгэх гэсэнгүү эндээс зүгээр ингээд яг яад юм бодлоо гэдэг гаргалгыг болох гэдэг. За хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлээ тийм ээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Авто Радиатор сервис ажиллаж байна. За Авто Радиатор сервис бол олон жилийн туршлагатай. 23 жилийн түүхтэй. Дээрээс нь 3 үе дэмжсэн юм газар байгаа. За хамгийн гоё юм нь би бүр онцлогмоор санагдаад байгаа юм гэхээр эдгээр радиатор худалдаагаа өөрсдөө хийдэг. За хийхдээ одоо нөгөө Монголын одоо ховор гэж ярьдаг шүү дээ. Олдохгүй, сэлбэг нь байхгүй, машинд ингээ хайхаар зарим нэг гадаадаас дахиж авчруулдаг юм лээ шүү дээ. Тэр нь бүр нэлээд үнэтэй. Тэгээ ингээ олдохгүй байгаа юмыг өөртөө таны машинд хааруулад хийж өгдөг л гоё. Монголоос хэлгэж авч болдгийн шүү. Тийм мөгийн хашаа хоёр нөгөө эдний дайрахын салбар дээр нь очиж нэвтрүүлгээсэн шүү дээ. Тэгсэн чинь яг тиймд байжсэн ажилтнаа тэгсэн нэг спорт загварын Монголд байхгүй машин ундаг залуу гэдэм байл л та. Тэгээ тэр залуу машиныхаа радиатор нэвтэрч гинэ. Тэгээл энэ минийгээр хайгаал ерөөсө сүүл рүүгээ шантраал тэгээл гадагшаа захих юм бол бас тэр чинь нөгөө нэгдүгээр санхүү гэж гадна хүлээлт гэж нэг юм байгаа шүү дээ. Айгуу удажиж ирнэ манай Монголд тий.
Тэгсэн чинь артитер сервисээр залгахсан чинь байгаа гэдгсэн чинь худлаа хүнээр тоглоо. Худлаарэ дээ гэлөө. Тий, худлаа тоглоо л гэсэн. Тэгэхээр маш олон төрлийн артитер худалдаалахаас гадна ховор төрлийн артитерууд байдаг юм л. Одоо жишээлбэл би тэр нөгөө нэг радиатор сервис гээд пэйжийн гүйлгээ явж исэн чинь Монголд 3 хүн байдаг машины нэг нь ирж радиатороо солиулсан гэх тий. Энэ миний харахайг гоё байсан. Бас хоёрдугаар нөгөө юу нэг гоё байсан гэхээр би эднийхаар 10 жил үйлчлүүлж байна. Үнэхээр мундаг шүү гэд тий. Эднийг л зөөр гэж. Өвөө нийжсэн, аав нийжсэн, одоо ачин нийж байгаа. Бөөндөө ингээд яг нөгөө удам дамжаад хийнэ. Энийг бодохоор нөгөө Япон хүмүүс яг ингэж удам дамжиж маа нэг зүйлэл хийж илүү чанарж үлдээ тий. Тэгэхээр бас бодсон чи илүү нэг юм үн цэнтэй санагдчих юм л тамир хүндэлмэрч юм шиг тий. Тэр бахаар Тий, одоо нөгөө цагаан сар болохоор бид нар ингээл хөдөө гадаа явна шүү дээ. Энэ жилийн цагаан сар ч нөгөө 5 хоног амарч байгаа. 7 хоног. Бараг 7 хоног. Тий, 7 амралтын өдөртөг ороо. Тий, амралтын өдөртөг ороо. Тэгэхээр чи ер нь бол хөдөө гадаа явчих واخ. За тэгээд нөгөө радиатороо янзлуулахгүй машин тэргээ үзүүлж харуулахгүй явбал нөгөө хөдөө гадаа явах гэж нөгөө хүлдэх үе. Паар үлэхгүй шүү дээ. Хэцүү шүү дээ. Хүүтэнтэй. Мөгийн хаамар инээдтэй нөгөө очиод нэвтрүүлэг хийсэн гэдсэн шүү дээ. Тэгэхээр би артитрийн талаар бүгднийг нь мэдчихэж байгаа бах та гэж бодоод нэг нэвтрүүлэг дээр идэв байхгүй. Мөгийн артитр гэдэг чи одоо ингээд нэг юм гадаа хүүтэн байхад биднэрт халуун паар үлээдэг тий. 100 болохоор ингээд гадаа халуун байхад биднийг сэрүүцэлд үзүүлж мөн бидтэй гэсэн чи мэдхгүй гэж наад тий. Улаацаа бүр дэж хэлж байгаа тий. Мэдхгүй шүү дээ. Тэр юу ян гэдэг шиг аа. Тий. Тэр зүйл нь артитрийн билээ шүү. Радиаторын хувцсыг хүмүүс ингэ суугаад исэн биш юм уу? Ажилд орлоо болоо гэдэг. Тий бүр ийм л байгаа шүү дээ. Тэгээ эндээс гарсан чи хүний хамгийн мэдгүй юм асуугаад байгаа. Уг нь бол орж ирэхдээ би очиод амар сайн мэддэг болсон чи надаас асуу гэж өгчихсэн байхгүй. Уусноо. Тэгсэн чи бүтлгүүцсэн юм байна. За тэгэхээр эднийх хоёр салбартай. Тэгээ өөртөө ойрхон салбараараа үйлчлүүлээрэ. За авто радиатор сервис эднийх одоо засвар, худалдаа, эйр кондишн, цэнэглэх гэд маш олон зүйлийг хийж өгдөг шүү. Хамтран ажилласанд баярлалаа. Баярлалаа. За хүн төрхөнд нэвтрүүлгээр өнөөдөр бид 3 амьдралд ирэх хүн яг хэрэгтэй юу гэдэг сэдвээр ярилцсан юм. За хоёрын үнцэг бол ийм ээ. Яг гэвэл хоёулаа гэр бүлтэй бүсгүүчүүд учраас мэдээж хэрэгтэй болоод гэр бүлтэй байгаа. За миний хувьд штэ би зүгээр яг өөрийнхөө л амьдралаас юм. Тэрнээс гол хин нэгний амьдралыг бол мэдэхгүй учраас яасан гэхээр одоо нөгөө юу гэм бэ? Нас явахын хэрээр хүний үзэл бодол ингээ өөрчлөгддөг юм байна л та. Анх бол одоо юу гэм бэ? Сонин багасаа л тэг өссөн гэж юм надад ирэх хүний хэрэг угаасаа байгаагүй. Анханасаа байгаагүй. Яагаад гэдгсэн чи би жоохон тийм эргэтэй л өссөн юм шиг байгаа. Одоо ингээ эргээ бодохоор нөгөө эргэтэй хүмүүсийн хийдэг бүхэл юмыг хийж явсан. Тэгээл ингээд амьдрал дээр гараад чингсэн гэсэн одоо юу гэдгийг нэг цахилгааны монтаж үл өөрөө олбчихно. Сангийн асуудал үл өөрөө чинь. Тэгээл одоо нэг хүнд өргөх юм байл өөрөө ингээ оруулчихна. Тэгээд махаа эвдэх ч юм уу тий гулууд зангал эвдэл янзлах бол өөрөө бүгд нь хийчихнэ. За тэгээд ингээд ингэхээр яг эрх хүнээр хийлгэх юм гэл ингээд тэгэхээр можооныхаа ажлыг өөрөө чинь аль хадаасаа эвлүүлээд дүүрэн дээр тогтоогож юу гэдэг бүх юм өөрөө чинь. Тэгэхээр таньс жоохон хэрэгчлээ. Надад яг юунд хэрэгтэй блэ гэл ингээд айгүйх бодож итгэл юм байлээ л дээ. Тэгээд би бол яг өөрсгөө эмэгтэй хүнийг болж үлэх цөөхөн байгаас гэж боддоо шүү дээ. Нэг тийм сайхан биш ээ, нэг бахархаад байгаа юм биш. Нөгөө өөрөө ингээд хийгээд муу сайн ч гэсэн хийгээ сурцсан эмэгтэй хүн эр хүн хийж голоод эхэлдэг. Ямар гол тийм билээ. Ямар сони ингэж бододод яасан гэж чи бодит гэс ахгүй амьдрал дээр. Тэг чи одоо нэг 5 жилийн өмнө юмдаг уу да. Хоньны ингэж бүхэл мах авдаг байхгүй. Бүхэл махтыг гулуу зингээл аваад гэртээ ороод ивдэх гэж байгаа. Тэг би өөрөө ивдэж чадсан шүү дээ. Тэгээл ингээд яг нөгөө миний би ч нэг гаднаас нь ингээл баяалтагтаал өсмөсийн ингээл шатааж байгаа л цэвэрх ингээл бүгдийг ингээ авч байгаад ингээ идэх байхгүй. Тэгэлсэн чи мань хүн за хотго шүүгэндээ тулж байна. Нэг залуу. Тэгэл за яах нөгөө өсмөс хялгсан яас гэж байдгүй. Дугаал эхлээд би дугаагаа. За айл болгоо ингээ дугаас. За тэгэл эвдэж эхэлж байна. Би хажууд нь зүгээр нөгөө ингээл төрч мөрч өгөөл өвчөөгийн төрч өгөөл ингээ зогсож хараалаа. Тэгээ нөгөө дуурч гал гэл ингээ хүү ингээд тийм одоо ингээл гэл. Тэгэл ингэж жаал мань хүн нөгөө хавирга хатах дээр ирдэг байхгүй. Хавирга чинь ингээд айгу эвтэйхэн гарчдаг байхгүй юу. Ингээд ивийг олчхоор ингээд айгу эвтэйхэн гарчдаг. Тэгээ жоохон нарийнхаа үзүүрт тавтахаар ингээд. Тэгээд тэгсэн чи хавиргаан зам нацалдаа л энэ манаа хүм. Хараад хилээ азаа. Хазж байгаа л нөгөө чи бархаа болоод эхэлдэг юм. Хавиргаа хад тэнгүүтээ ингээд хух дардгийн нүдэн дээр. Тэсгээ. Салгаждахгүй болохоор шууд ингээ хүчээр ингээ тасан чи нөгөө така уграа авчдаг. Тэнгүүд нь гинт ургуулээд би чи наадхаа чадахгүй бол тий надад ингээд төвч хадгалал наа чи ингээл чанахад тий ясны будраал эдсэн чи нэг юм ярдаасан хавиргатай ам хамруу хатгаал ингээд унна нэцтэйгээ. Тэгээд тэр залуу бусдаар лаг заяа.
Устаар ингээд лав зал байсан. Ямар ч өөс юугүй юм залуу байж байгаа тавир хадахтай бодвол шүү дээ. Чамаас хавир хад чадахгүй болоо тэг гологдсон. Тий. Тэгээд ингэхээр жоохон аюултай. Тэгээ одоо ингээд амьдрал дээр ингэхээр юу гэх юм дээр хүнээр гуйгаад ингээд хийлгэж гэхээр байхгүй болчихдог байхгүй. Бүх юм ингээ өөрөө ээжих надад ингээ ирэх хэрэггүй ч юм шиг санагдаад байгаа тэр байхгүй. Окей. За тэгэнгүүт надад ямар хэрэгцээ гарах вэ гингүүд одоо хоёр яриад байгаа. Нөгөө нэг гүнжлэг мэдрэмж өгөх ирэх хүн хэрэгтэй байхгүй. Тэ? Магтах, хайрлах. Би бас нөгөө анхнаасаа тийм бас гүнжлэг байгаагүй л дээ. Тийм тэгвэл ч юм болсон байх гэвэл бүр лаг байна. Тий, яасан гэхээр би ч айлын том. Тэгээ одоо жишээний даршилсан үрсий чи Монголын тулд эрэгтэй хүнээр заавал хүмүүс онгойлуулдаг ч юм уу тий. Эсвэл одоо яа тийм байгаа мах эвдэгтэрээ тулах юм бол одоо нэг өвчүү ч юм уу хаагуу яваад ирлээ тэрийг бас яах хэрэг гарна штэ. Тэнгуут эрэгтэй хүн нэг нөхрөөгөө дууддаг ч юм уу тэгдэг байхгүй. Би бол тэр мэрийг ингээ асуудал өөрөө бүгдийг хийгээ сурцсан. Тэгээд угаасаа л сурцсан учраас хүнтэй суугаад угаасаа ингээл өөрөө л бүгдийг хийждэг. Тэр ингээ хажууд хүн байж байгаа чи бэлэн үнээр хийлэгдэг байгаа. Гол нь штэ би ингээд айлын том учраас багасаа би өөрөө хийгээ сурцсан учраас мэдхгүй байхгүй би анх удаа л хүнээ хийлэгдэж ойлгохгүй штэ ойлгохгүй би анх удаа л хүнтэй сууж байгаа юм баггүй юу? Анх удаа амьдарч байгаа гэдэг шиг. Тэгээ өөрөө сурцсан учраас ерөөсөө асуудалгүй туслаач гэж хэлээгүй зүгээр л өөрөө ингээ хийсэрээ сурцсан маа нөхөрч тэгэл өөрөө хийчихдээ ингээд баг сурцсан юм шиг хаалцдаг. Тий. Тэгсэн чи би яагаад ингэж би одооноос би тэгэхээр болцсон заяа. Яагаад гэсэн чи хадам ээжигээ би харсан. Хадам ээжигээ харсан чи манай ээж айгүй ирэх бүр үнэхээр гүнж заяа баг. Манай бүр ингээд яамаар ангиммэрэн ёо баг толгой явсан чи ёо бараарай ёо хөл бараарай ёо энийг онгоолгоорой хараад хүү ямар амар ирэх юм бэ гэж бодоод тэгээ харсан чи манай хатамаа бүр яг тэрнгээр ингээл бүндгөөл гүгээд идэв ингээл хөл гараа дарайл эмийн зөөгөл ингээл гүгээд идэг зав тэгээ үнэхээр ирхэлдэг манай хатам биш тэрийг хараад эмхтэй хүн чи эн чин зөв бай ийм байх хэвээр юм биш халуун ухаан чи нааж би бүр хатам манай ээж ч гэсэн яг би ээжигээ хараад сурсан байгаа байхгүй манай ээж тийм ирэх биш тэгээ би яаж захтай айлын том тэгээ сурцсан. Тэгээ хатам ээжигээ хараад за би угаасаа нөгөө айлын баг хүүтийн суудсан. Би ч гэсэн адилхан байх хэрэгтэй юм байна. Би ч гэсэн эмэгтэй байх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ яг нөхрөөрөө чадах ч гэсэн нөхрөөрөө би ингээл онгойлгуулах юм онгойлгуулаад хэлэх юм хэлгээд эхэлж байгаа байхгүй. Тэгээ гот л яг ам их чиг надаа ингээл хажууд нь дуурчих гал. Өөрөө урдуур нь орж хийчих гээд тэгдэггүй штэ би хийчихгүй гэдэг. Аль та гэдэг. Яа баг ингэж яхаар баг би хийчихгүй хийцэн илүү амарч юм шиг санагдал. Нилээ хэлдэг хитэн удаа жоохон төвчиж хилээ хазаж яаж байгаа сүүлрээгээ би өөрөө сурцсан. Одоо тэгээ болсон. Одоо ингээ өөрийгөө анзаархаар штэ тий. Би бүр яг ингээ нэг дээрээс нь жирэмсэн болсон болохоор ч тэр юм уу бүр ингээ яг гар үлийнхаа үзүүрт ингээд нөхрөгөө ингээд зараад ингээд сурцсан заяа бүр ингээд сур тэр удирдлага сая гэж яриад өчигдөр дайл авьяа суужсэн чи телевизийн доо ингээд амар чанга сонсогдоод байгаа нөхрөө өгнө хажууд байгаа миний удирдлага миний хажууд байгаа нөхөр тэр мөд нэрвч харин энийг жоохон султгааттай гэсэн чи заа гэж султууч тэгээ ингээд ороод цахта орой болгон заавал ингээд хоёулаа застдаг нэгэн дээр нь гараад нэгэн доор нь гараад ингээд хүнчлээ өглөө моглоо ингэж хийгээд орой болго ороо хамт цасан заавал хамт тэгээ ингээ темка ирэхгүй оройтч мориод шүү дээ. Тэгэх юм бол бид ороодсгүй шүү. Тэгээ бүхлээрээ тэгэл тэгтэж байгаа л илүү зүз үзэж байгаа л унтаад өгнө. Тэгээ темка ирж ороодсчиж намайг минээр орноо. Хараа хүнээ байж байгаа юм байна. Юу гэж шилжчихсэн нэлцээсэн юу вэ гэдэг шиг гойж байгаа гэдэг шиг. Тий. Ямар бэлбэн тоглоор авчи. Арайч тэгдэг юм байна. Би арайч ормороо зэсгүй тэгэл телевиз үзэж байгаа л унтаад өгнөхээр темка хурж шалин минээр орондоо орохгүй байсан ингээл ордсаа тэгэл хамт орондоо ордсон шүү. Ер нь л тэгээ арайч нэлцээгүй юм байна. Эмэгтэй хүн өөрөө сургах юм билээ. Тэгвэл өмнөөс нь ингээл юм ингээл яваадах юм бол эрэгтэй хүн биднийг халамжлахгүй заяа. Тэнгүүд бид нар өөрсдөө яах вэ гэхээр дараа нь чистэ намайг халамжлалгүй бла 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 гэд. Тэгэхээр яг яах ёстой вэ гэдэг эмэгтэй өөрөө л зааж өгөх ёстой. Тэр орыг темкатай би хамт засах ёстой. Темпэ одоо жишээлбэл ингээд намайг заримдаа ядарч үйл надад хоол хийж өгөх ёстой гэдэг ч юм уу. Тэгээ хоолоо ээлжиж хийх ёстой гэдэг ч юм уу. Тий. Тэнгүүд наа чин бас нөгөө талынхаа эр хүнээс шалтгаалаад байгаа юм л та. Чи 1000 тэн доор засч өгөх ёстой гэд хийхгүй байгаа хүнийг чи тэхгүй 1 2 3 орн чи дөрөвдгөөс өөр хийж эхлэх байхгүй. А гэтэл нөгөө нэг сайн хантай хүн ирэх байдаг гэдэг нь үнэн байхгүй юу? Эмэгтэй хүн гүнжлэг болдог. Ямар ч хатуу эмэгтэй хүн зөөлөрдөг л байхгүй юу да. Би амар хатуу байсан тий. Энд чи манаас л баг бүхөөсөн шүү дээ. Тий шүү дээ. Би нэг сүүлийн 6 жил л би нэр гүнж дээрээ тавьчихсан. Тэрнээс өмнө би баг битээр чи суугаа 13 жил болж байгаа байхгүй.
6 жилийн өмнөөс л би гүнж байж эхэлж байна. Бүр өөрийгөө хүчээр хүчилж би чи болоо гэж өөртөө ярилцж байгаад би юм болж байгаа. Тэгэхээр надаас ихлэлтэй би өөрөө л энийг ихлүүлсэн юм байна. Би өөрөө бас зогсоох хэрэгтэй юм байна. Энэ зүйлийг би өөрөө бас эхлэхийн тавьж өгөх хэрэгтэй юм байна. Тийм бодлоо. Наакаж л яриад байгаа нөгөө нэг зөв хүнтэй учирсан сайн хантай эмэгтэй хүн цаанаасаа өөр идэг. Цаанаасаа ирэх байдаг нэг юм ялдам, инхри бэй гэж бодоход хилээ хазаж ярьдаг гэдгээ та нар өөрсдөө мэддэг үү? Зажилж хэлдэг. Нөгөө түмэн гэсэн хаздаг болчихсон шүү дээ. Хилээ зажилдаг болж хэлж байгаа. Тэгээд гэртээ гаргаж нөгөө нөхөртөө эрхэлдэг зангаа хинт чамаагүй гаргаж эхлэн бүр яа дан би ч одоо гэх. Айгуу лами энийг ингээд тайлаад би юу байна дөө гэх. Би тэр Ингээд чи одоо яа би нөхөр нөө. би өсөөд байр. Харин би өсөөд байд. Би гадаад тавьж байгаа би өсөв гэсэн үү? Сайн би ч өсөөд байд. Би ирж хоол хийж өгөх юм уу яах юм. Тэгэхээр эн чинь Аз жаргал зүг. А гэтэл нөгөө талдаа нөхөр нь байгаа татах болсон юм. Тэг. Бүр ингээд нэр бүр харцаг болсон. Тэг амьдралын бүхэл юм ингээд уран дээрээ тэг гэл ингээд аваал явж байгаа эмэгтэй хүмүүс. Нөгөө эмэгтэйг мартсан шүү дээ. За би яах вэ гээл юу ч хамаагүй ингээд баг нөхрийнхөө бакалыг угуулж өмсөж гараал. За би яах вэ гээл ингээд яваад байгаа хүмүүс байдаг байхгүй. Тэг энэ дээр яг юу юм гэхээр нөгөө зөв хүнтэй очирна гэдэг чинь юм байна. Нэг хоёр би нэг одоо юу гэдэг хайрлан тэ ойлгоно халамжлна гэдэг чинь юм байна. Тэгээд юмний ахаад хэлэх юм. Ямар ч хатуу эмэгтэй хүн бид нар боддог байхгүй. Би ч одоо боддог. Би зөөдлөхгүй байхгүй. Магадгүй би зөв хүнтэйгээ очрол би тоо шиг болцсон тий шал дээр гівдэж яах юм уу мэдэхгүй л та хэлээ атцсан тий ингэж яаж магадгүй чамаг юм мэдээд байгаа мэдрэл мото олцсон явж байгаа хүмүүс юм мэдэхгүй гэхдээ хүнээс олд юм шиг аа. За тэгэхээр нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Чимэг. За чимээгээ сав бүр үнэхээр хэрэгтэй. Одоо ингээд нөгөө нэг манайхан чинь ямар нэгэн бизнес үйл ажиллагаа хийж байгаа бол заавал тэрний хажуугаар сошиал контент давхар хөгжүүлээ явж байгаа ш контент. За тэгвэл рил айгүйх орж ийн. За тэгэл юм бичлэгүүд орж ийн. Тэр болгоно яад ингээд тэгэхээр юутай байх юм бол савтай буюу те таны ярьж байгаа зүйл доогуур ингээд бичгээр гарч явах юм бол нэгдүгээрт хүмүүс хүрхэн их байд юм байна. Хоёрдугаарт айгуугаа нөгөө үзэгчтэй хүндэлж байгаа юм шиг санагддаг юм байна. Тэр чи одоо ингээд нөгөө сонсголын бэрхшээлтэй янз бүрийн хүмүүс ингээд харж байгаа үзэж байгаа үзмээр байгаа штэ. Гэтэл ингээд савтай байх юм бол те жишээлбэл илүү юутай байна гэдэг ч юм уу те хүртээмжтэй байна гэдэг ч юм уу. Би нөгөө хүүхд харахтай гэртээ сууж байхдаа энийг бүр амар хүсдэг гэсэн шүү дээ. Яг дөнгөж хүүхдээ өгүүлээл арай гэж унтуулаад байж хат ингээл унтуулчаал одоо нөгөө сошиал авах боломж гарч байгаа шүү дээ. Тэгэн гутал нөгөө сав байхгүй. Тэгээд нөгөө дандаа дууг нь хааж үздэг байхгүй нөгөө тийм нөгөө хүүхдээ унтуулж байгаа ч юм уу тийм гаргаж болохгүй байгаа. Тэгэхээр тэр үед нөгөө чимээгээ байдгүйсэн. Тэгээд одоо гарцсан хүн бүр айгүй баярлалтай шүү дээ. Тийм тэгээд чимээгээ чи зөвхөн нөгөө монгол хэлээр шажууллаа монгол хичээр гарч ийн хэлүүдээр гарч ийн тийм. Одоо манайх болохоор яг ингээд нөгөө үндсэн монгол хэлээрээ буюу кириллээр гарахаас гадна босон монгол хичээр хажуудалд нь бас гаргаж байгаа. Тэр нь үнэхээр ингээд нэг юм яалтчгүй айгу гоё монгол хүн шүү гэсэн мэдрэмжийг үзлээ. Тий айгу гоё санагдаад байгаа. Тэгэхээр бусад контент хийж байгаа хүмүүс маань ч гэсэндээ ер нь чимээгээ сабыг ашиглаарай. Тэгээд манайтай хамтарч ажиллаж байгаа учраас бид нэрт 15% купон олгож байгаа. Та UAI гэдэг энэ промо кодыг ашиглаад 15% хямруулж авах боломжтой. Давуу тал маш олон олгож байгаа. Цайтай хамтран ажилласан чимээгээд баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн бид бүхний ярилцлагаа сэдв бол амьдрал ирэх хүн хэрэгтэй юу гэдэг сэдвээр ярилцсан. За мэдээж яриг өөрсдийнхөө үз тулсан амьдралаас л жишээ авч ярьж байгаа. Тэрнээс бол одоо юу гэдэг нь те дэлхийн нийтийн бүх эмэгтэй хүмүүсийн бол дүнэлтэж мэдэхгүй шүү дээ. Угаасаа тэгэл хин ямар хүнтэй учирсан бэ? Тэгээ өөрөө бас хин бэ гэдгээс хамаарал тэр хамтын амьдрал чинь цаашаа яг яаж явах нь гэдэг нь хамаарна шүү дээ. Тэгээд хатуу байхад бол угаасаа хатуу байж байгаа л тэгэл яаж хийж байгаа зөвлөвчт юм лээ. Одоо би ч нөгөө айлын том тэгээ дээрээс нь ээж ингээд амар ирэх. Ээж ингээд надаа би нөхөр юм шиг эрхлээд дэгээс ахгүй. Машины аккумулятор нь суугаад унтарчлаа, машины дугаа гарчлаа гэд. Одоо тэгэнгүүт ингээд би нөхөртэй олчингууд яаж юм гэхээр өмнө тэр болгонд ингээд би ингээд за дугаа нөхдөг газар хааны дуудлага дугаа нөхдөг газар хааны за аккумулятор шууд өргөд өгчтэй газар ингээд би ингээд зохицуулдаг байжгаад одоо би шууд ингээд нөхрлөг хэлцдэг болчих жоохоо. Хараа ээж машины дугаа гарцсан гинэ, хараа ингэсэн гинэ. Тэгээд атаглаад хүнсээ цуглуулад явж байхад ингээд цуглуулсан хүнсийг дэлгүүрээс ингээд хоёр тортой мөргөөд гарна гэдэг чинь нэг амар гоё мэдрэмж. Тэгээд мэдгүй хамтын амьдралын сайхан миний бодлоор бол би биндээ туслах, би бинийхээ дутуу нөгөх тий би бинийг хайрлахад л байдаг. Эсвэргээрээ би нөхөртөө юу гэж чадж байгаа гэд ингээд бодохоор нэг тийм жоохон амар тайван байдлыг өгч чадж байгаа юм шиг байна лээ гэж би харсан. Нэг нэгнийхээ дутууг л нөгч байгаа. Тий. Хэлбэрлэлтэй. Хэрэгтэй би л нөхргүүгээр амьдчихдаггүй.
Чи яагаад байгаа лээ 50% болчихсон байна. Чадна гэхдээ хэрэгтэй гэдэг байгаа. Цагаад тулах юм болов уу? Мохон амартаа өрхөр өсч тийм. хэлж байна. Эмэгтэй хүмүүс ч ер нь аюу хүчрэх штэ. Ялангуяа нөгөө биеийн хүч гэдэг нь хүч биш. Нөгөө сэтгэл зүгээр эмэгтэй хүмүүс илүү нөгөө эрэгтэй хүмүүсээс хүчрэх байдаг. Тийм болохоор ер нь бол жоохон амар гэх юм уу тийм юу хүч чаддаг. Яг мохон амартаа өрхөр гэдэг шиг. Тийм болохоор яг тулах юм бол би юу ч чадна угаасаа тэр ч мэдчихэж байгаа. Гэхдээ би чадмааргүй байна. Цаа баймаар тий. Би бүр л одоо бас л яг гэж юм. Би амьдрал дөрөөсөө ир хүн хэрэггүй. Яг тэр миний амьдрал тэрэг болгосон ир хүн байхгүй байхгүй гэж боддог байсан. А тэгмүүд одоо юу би ингээд юу жилийн дараа 40 хүрэх гээд байгаа байхгүй юу. 40 хүрэх гээл ингээл хараад ингээд байж хаад окей амьдралаа би аваа явж чадчихна тийм ээ. Болж чинь хинэгнээс хараад бусаар ямар нэгэн байдлаар ир хүнээс санхүүгийн тусламж авахгүйгээр би одоо ингээд арга цагаад амьдраад байна шүү дээ тийм ээ. Болгоод байна. Өөрийгөө ингээ болгоод амьдраад байна. Окей. За энэ гэр доторх асуудал юу гэдэг те тэр эвдэрсэн хамгарсан тэрийг одоо өөрөө засч чинь болж байна. За сэтгэл санааны хувьд гэдэг ингүүд ажиллая гэдэг ч юм уу найз нөхдөсөө ингээ өгч чинь орой унтахтаа одоо үгүй хоёр охиныхоо нэгэнтэй ч юм уу ингээл тэрвэлтэл ингээ унтчихаар хажууд хүнтэй ч өнгөнгөө унтчихаа. Гэтэл заавал нэг юм дутагдаж байгаа байхгүй. Юу ингээд тэгэхээр окей дэмжих хэрэгтэй юм байна. Ярилцах хүн хэрэгтэй юм байна. Байя гэж бодоход намайг ингээд сонсоод өгөх хүн хэрэгтэй юм байна. Зүгээр тухан дээр үнэрлэх хүн хэрэгтэй байдаг юм байна. Ир хүний тэр нэг хөлсний үнэр зүгээр хэрэг болдгийм бэ гэдгийг би мэдж байгаа учраас мэдээч хэрэг би ч гэсэн ир хөнгөөр амьдарч чадахгүй. Тэгэхээр цаг нь болохоор сайхан хантай уучраад мэдгүй хоёроос илүү шалан дээр гівтэж байгаа мэдгүй л байна. Би чамаа тэгэж гэж бодож байна тийм. Шал Уусаа хэрэгтэй хүн тийм. Тийх бах. Тэгэхээр нөгөөИлцгаа тоол. Нөгөө оройтсон хайраа. Инзэг хайр мар гэсэн. Чихийн хайр 40 насан доо гэж үзсэн те. Явж байгаа Оройтсон хайр чинь бүр илүү нөгөө нэг тийм гүнзгий гэдэг гэсэн шүү дээ. Нэлхой дин гэсэн шүү дээ. Харин тэгэхээр Хилээ хатцсан явчих те. Маадгүй ингээд гэсэн нөө. Байж болох юм тэр нэг залуу хааны газар явж байгаа л. Тэгэхээр мэдээч зэрэг амьдрал гэдэг бол хосоороо туулж иж одоо юу гэдэг те бүтэн болдгоо. Тэгэхээр ирчүүд маань хэрвээ сонсч байл. За магадгүй нөө миний ихлээрээ сонссон ирчүүд бол одоо хараж иргөө сууж байгаа л тийм ээ. Та нэвтрүүлэг бүрэн гүйцэтгэсэн бол энийг ойлгох бах. Хажууд танд байгаа эмэгтэй хүний нэг анзаараад үзээрэй. Тэ эрэгтэй болчих юу? Эмэгтэй байна уу? Одоо хэр тэр анх нөгөө учирч байхдаа хилээ аздаг байсан эмэгтэй одоо байна уу? Тэ ямар байна гэдгийг та нэг ажиглаад үзээрэй. Тэгээд бүсгүүчүүд маань бас өөрсдөө нэг жоохон өнгийгөөд үзээрэй. Та эр хүний хийх ёстой юмыг урдуур нь орж хийсээр байгаад тийм ээ өөрөө тийм болгоцсон юм биш үсттэй. Тэгэхээр нэг бодоорой эр хүний хийх юмыг өөрсдөр нь хийлгэж байгаарай. Хаяаж гэсэн гүнжлэг мэдрэмж авч байгаарай. Өнөөдрийн нэвтрүүлгээр хамт байсан бүх одоо үзэг сонсогчдоо баярлалаа. Түргийн нэвтрүүлэг өндөрлөе. Нэвтрүүлгийн хамт ажиллагчаар Авто радио Тэрсгэрээс мөн чимээг байла. Дараагийнхаа дугаараар иргэн барьж гаргалцгаая. Баяртай.